Ер нь бол би тэгж хүлээх аягүй дургу. Нэгэнд цагаа тохирцсон тэгээд бусад хүмүүс нь одоо цагтаа ороод ирсэн хүмүүс байгаа шүү дээ. Бас ялгаагүй өөр ажилтдаг цагаа зохицуулаад орж иж байгаа чинь тэгээд цагтаа л орж ирэх хэрэгтэй л гэж боддоо шүү дээ. Ер нь зөв. За тэгээд эхлээ явж. Өнөөдөр болохоор саяны хэлсэн 3 сэдвээр ярина. Тэгээд яг миний нэг заад хичээл байдیں۔ Одоо нэг 3 удаа яг хүмүүс заасан нэг 3-аас 5 тэгээд заадаг. Тэрний зарим хэсгээс нь тэгээд саяны тэр сертификат гэдэг хэсгийг оруулаад тийм байгаа. За тэгээд доторх нь болохоор ийм 5 хэсэг байгаа. Өөрийгөө би нэг хальт танилцуулаад үүлэн тооцооллын талаар ерөнхийдөө нэг яриад тэгээ AWS гэдэг нь юу юм те энтэй холбоотой айгуу одоо сонирхолтой юмнууд талаас нь яриад тэгээ сертификат гэж сертификатанд яаж тэнцэх вэ гэдэг талаас нь өөрийнхөө туршлагаас жоох ярих байгаа. Тэгээ сүүлд нийлүүлэлт цаг гарвал Q&A-ийн талаар нэг 5-10 минут ярилцлаа сонирхсан асуулт асуугаад тэгээд явах байгаа шүү. За би болохоор Unimedia Solutions гэдэг нэг компани ахлах инженер хийдэг. Энэ болохоор нэг Японтой холбоотой нэг групп компани, нэг охин компани байдаг. За тэгээд өөрөө болохоор би Турк төгсөөд, МОС сурч байгаа Турк төгсөөд тэгээд Турк төгсж ирчээд Монголд Interactive IBI гэх компани төслийн менежерээр ажиллаж байгаа. Тэгээд болоод энэ компанид орсон 17-нд. Тэгээд одоо баг 4 жил гарсан болж байна. Ихэвчлэн веб development-ийн backend талыг нэрс үздэг. Тэгээд баг зэрэг front хийдэг. Гэхдээ ер нь бол баг хийдэггүйтэй адилхан. Тэгээд mobile blockchain, cloud computing гэдэг ер нь янз янзын юм дээр жоохон туршлагатай. Тэгээд манайх нэг AWS-ийг ажил дээр айгүйх ашигладаг учраас эхлээд ашигладаг байж байгаа сүүлд нь за тэгвэл сертификатыг ч гэсэн авчия гэж бодоод шалгалтанд нь бэлдээд тэгээд 3 шалгалтыг нь авсан байгаа. Сертификатыг энэ анхан шат нэг дунд шат тэгээд өөр сэдвүүд бол байдаг. Тэрнийх нь solution architect гэдэг сэдвээс нь тэгээд professional гэдэг бас нэлээд ер нь бол бас аваа хүндтэй ордог нэг тийм сэдвүүд байгаа. Тэндээс нэгийг нь авсан. За тэгээд түүнээс гадна дараа нэг өөр үүлний юмнуудыг судалж байгаа. Oracle-ийн нэг хоёрыг Microsoft-ийн Azure-ийн бас basic level-тэй fundamentals гэж байгаа. Тэрнийг нь бас сонирхоод сураад сертификатыг авсан байгаа. Товчоор бол нэг иймэрхүү. Тэгээд энтэйгээ холбоотойгоор нэг блог бичээд тэгээд нэг хичээл заадаг. Компанидаа заадаг. Тэгээд тэрнээс гаднаас гадуур нэг саяны хэлсэн шиг тийм хичээл хуваараа заадаг байгаа. За тэгээд үндсэн сэдэв маань болох нэг cloud computing. Одоо монголоор бол одоо үүлэн тооцоол гэж орчуулад байгаа. Үүлэн технологич гэдэг юм үү. Энэ болохоор л хамгийн энгийнээр ярих юм бол бидний одоо гэдэг гэртээ байгаа компьютер ч юм уу эсвэл ажил дээр байгаа тэр нэг сервер, rack ямар нэг юмыг интернетээр авах боломжийг л хангаад байгаа. Хамгийн энгийнээр ерөөсөө л тийм. Тэгээд яаж байгаа вэ гэхлээр энэ нэг compute буюу тэ нэг тооцоолох одоо компьютер тэгээ одоо SSD hard storage эсвэл нэг сүлжээний зохион байгуулалт эсвэл нэг MySQL, NoSQL юу гэдэг тэ database өгдлийн сан энэ эдийг чинь л интернетээр ашиглаад байгаа гэсэн. Тийм боломжийг биднэрт олгоод байгаагаа on demand delivery буюу тэ хүссэн үедээ хүссэн ресурсаа хэрэглэх боломжтой болчиход байдаг. Тэрнийг л хэлээд байгаа cloud computing гэдэг. За тэгээд энийг on premise буюу нэг сервертэй яг биднэрт байдаг одоо уламжлалт аргатайгаа харьцуулах юм бол нэг мөсөн уулын додс нь харагддаг гэдэг шиг тийм ойлголт гарч ирээд байдаг. Хүмүүс болохоор одоо юу гэдэг хуучин бол тэ нэг $5,000 нэг сервер аваад лиценз эдлэл ажиллуулад болчлоо гэж боддог боловч нөгөөдөг чинь цаана нэг офисын space байгаа тийчнээ нөгөө юм тавиад тогон залгаад тэ security-гийн аюулгүй байдлыг хангаа тэгээ нэг admin-тэй sysadmin гэж нөхөр тэнийг ажиллуулад хариуцаад ч тиймтэй тийм их зардал бол цаана бол байждаг. Тэрнийг нь анзаардаггүй. Ерөнхийдөө нөгөө юу гэдэг $5,000 сервер байна ч тийм тэр талаас нь хараад байдаг. Гэтэл цаанаа нэлээд их зардал байдаг. Тэр нь өсөөд явж идэг. Тэгээ дээрээс нөгөө нэг degrade буюу тэ нөгөө нэг hardware ч өөрөө эвдрэх янз янзын асуудал гарах нэг юм болж идэг. Тэ шинжилэл хийх гэдэг тийм юмуд болж идэг. Нөгөө талдаа одоо cloud computing чи яаж юм гэхэлэр ихэнх үнэн ингээд ил харагдаж байгаа гэсэн. Ерөөсөө л хэрэглэснээрээ төлбөрөлдөг subscription fee буюу тэ одоо сүүлийн үед ярьж байгаа нь болохоор pay as you go гэж яриад байгаа. Хэрэглүүл мөнгөд хэрэглэхгүй л мөнгөлөхгүй. Хэрэглээгүй үедээ. Энэ дээр чинь бол ерөөсөө л нэг л худалдаа тавьсан бол тэрнийг хэрэглэнэ үү байна уу ямар ч хамаагүй шүү дээ. Ерөөсөө л авсан юм аа мөнгө төлсөн. Capital expense гэж яриад байгаа. Төлбөрөө төлсөн авсан минийх болцсон.
Тэгэл болоо. Тэнийг одоо яаж ашиглах нь миний. Нөгөө талдаа болохоор хэрэгцээтэй юм ашигла, хэрэгцээтэй үедээ ашигла, хэрэгэлсэн үед л төлбөрөөл бусуудыг төлбөрлөх хэрэггүй гэдэг тийм байдаг. Тэгээд үүлийн хувьд бол нэг яг жоохон шин байх талтай одоо баг зэрэг сурах морох гэдэг юм байгаа болохоос ш харьцангуй гайгүй. Ер нь бол бүр тийм хэцүү бол биш. Яг л өмнөхтэй одоо гэдэг rack mac гэдэг хуучин байсантай төстэй л байгаа гэсэн үг яг адилхан. Зүгээр л хардвер талыг нь өөр хүмүүст хариуцсан тийм л байна. За тэгээд cloud computing ер нь ямар давуу талтай байд юм бэ гэх тээ. Айгүй олон давуу тал байгаа. Тэр дундаас хамгийн чухал гэж үзэх юм бол нэгт мөнгө зардал тэр талаасаа давуу талтай. Нөгөө нэг түрүүч яриадсан би нэг серверийг $5,000 авахын оронд үгдийн $5 өртөгтэйгээр одоо ингээд сар болгон $5 төлөөл ашиглана. Тэгээд ашиглахгүй бол мөнгө төлөхгүй, ашиглавал мөнгө төлнө. Тэгээ бодох юм бол $5,000 би нэг дөр мөнгө гаргаж өгч ийснээс 5-5-5-аар төлөөл сар төлөөч явд юм уу те. Тийм давуу тал гараад ирж байгаа. За тэрэн дээрээ болохоор ашигласан үедээ төлбөрөөлнө гэдэг чинь нэг ойлголт байгаа. Нөгөөдг нь болохоор upfront payment буюу би $5,000 нэг дор төлөх ямарч шаардлагагүй болно гэсэн. Жишээ нь одоо би яг адилхан серверийг ашиглахад үгүй худалдаж авах $5,000 ашиглахад за нэг сарын 100 ч юм уу те нэг тийм байдаг гэж бодоход 100-100-аар төлөхлөөр нэг стартап хүчтэй юм те эсвэл ер нь стартап ч ямар ч компани илүү ашигтай болж ирнэ л те тухайн сартай үгүй ашигасаа ч юм уу орлогоосоо төлбөрүүлээ явдаг нэг дөр төлөх шаардлагагүй эсвэл эвдрэл гэмтэл гарах юм бол нөгөө чинь бид нар хариуцахгүй ч юм уу те. За эхнийх нь юм төлбөрийн талаас давуу тал гарч ирдэг. За хоёр дахь нь хурд гэж нэг юм гарч ирж байгаа. Жишээ нь одоо Монголд бол rack ч юм уу сервер авлаа гэхэд дандаа одоо хиттаас ч юм уу юунаас ч энэ захиалж байгаа тийм. Тэрний яадаг вэ гэхээр захиалгаа өгөөд нөгөөх нь процесс хийгээд наашаа Монгол руу ингээд гайлбайлаар орж ирсээр эртэлтэй 7 хоног 2-7 хоног ч юм уу хамгийн магтаал тийм болж байдаг. Эсвэл Монголд байгаагаас авлаа гэхэд ядчил очиад аваа суйрлуулад энэ тэрийгээд нэг өдрийн ажил ч юм уу хамгийн магтаал тийм хугацаа болж байгаа. Гэтэл cloud дээр чи яаж ийм гэхээр сонголтоо хийгээд би юу гэдгийг 3 GB RAM-тай 4 CPU-тэй 20 GB-ийн SSD-тэй ийм Ubuntu 18-тэй ийм системийг ажиллуулъя. Virtual machine-ыг асаая гэл тэ клик буюу тэ ингээд дараал болчихж байгаа. Тэгэл асаач. Тэгэл асуудал байгаа. Хэрэгтэй бол дахиад 2-ыг асаа, 3-ыг асаа, 4-ыг асаа, 5-ыг асаа, 10-ыг асаа, хэдий ч бол эдийг асаач болно тэ. Тэр нь хүлээхгүй хурдан нөгөө талаас scale буюу тэ elasticity гэж яриад байгаа. Хэрэгтэй бол том болгоно, олон болгоно, хэрэггүй бол буцаад нэг болгоод жижигхэн болгоно гэдэг. Ийм давуу талыг гаргаад өгчдөг. Бид нар бол нэг rack авчаал 2 дахь rack аваа, 3 дахь rack аваа гэдэг бол айгүй том асуудал тийм үү. Жишээ нь одоо зарим байгууллага бол өөр дээр ажилладаг бол тэ мэдээж нөгөө нэг тийм захирлын гар хэвсэг авах хэрэгтэй. Ахлагаас мөнгө авах хэрэгтэй. Тэгээ нөгөөдөө шилжүүлэх хэрэгтэй, захиалах хэрэгтэй. Бам гэл бөөм процесс даваал арай гэж нэг мэрдэгсэн чи тухайн үед нэрэхгүй болчихдаг ч тийм үү. За тэр талаасаа хурдны давуу тал гараад ирдэг байна. Тэгээд дахиад нэг юм болохоор maintenance буюу нэг арчилгааны юм гарч ирдэг. Жишээ нь би нөгөө өөрийнхөө юу гэдэг офис дээр нэг сервер авахад нөгөөдгөө би нэг газар байрлуулсан тийм үү нөгөө сар болгон түрээс төлж байгаа газраасаа нэг дөрвөлж имийг тэнцээ зүгээр л байлгахын тулд тэнцээ түрээсийн метр квадратасаа тэнд ашиглана гэсэн. Тэгээд тогны мөнгөтэй мэдээж тогны залгана 24 төлөө тогтоох хэвээр. Тэгээд нэг тийм кούλинг гэж ярьдаг те хөргөлтийн юм тохирсон байх хэвээр юудын тоос мороос орохгүй байх хэвээр гадуураа нэг ракч нэг хамгаалтын сам автаа тийм байх хэвээр гэдэг юм уу. Тэгэл баахан утас боо юм болол нөгөө чинь нэг хүн хариуцж ажиллаж идэг тэг хинжидэг тогн байна уу явна байна уу яаж нээж ингэ явж идэг тийм болдог. Тэгэнгүүт жишээ нь одоо нэг жижиг стартап байлаа гэж бодоход за яг нэг дундаж хэмжээний стартап байлаа тэг нэг 10 ажилтдаг гэснээр өөрсдөө серверийг тавьчих юм бол 10 хүнээс нэг нь өөтөө чинь хариуцах хэрэгтэй болчих жоохоо. За яаж нээж чинь тэ асуудал гарсан уу юу гэдэг. Тэгэнгүүт тухайн 10 хүн чинь юу гэдэг өөрсдийнхөө бүтээгдэхүүн юм ямар нэг юм дээр ажиллаад гол юм хийх хэрэгтэй байтал ямар ч яг хэрэгтэй ихтэй тийм юм чи онцгийн шаардлагагүй maintenance гэдэг тэ нэг жижиг сэжиг ажил бас цаг хугацаанаас зарцуулах хэрэгтэй болчиход байдаг. Тэгэхээр энэ эсрэгээр сөрөг тал болдог учраас cloud дээр бол эднээс ерөөсөй байхгүй. Бүх юм нь одоо AWS-ийн хувьд бол AWS өөрсдөө хариуцсан. Google-ийн хувьд бол Google-ийн хариуцсан ч гэх юм уу. Бусад хүмүүст энийг даатгаад өөрөө яг чухал одоо юу гэдэг гол архитектурч гэдэг юм уу, гол аппликейшныхаа хөгжүүлч гэдэг юм те тэрнлүүгээ харах боломжтой болоод ирнэ гэсэн үг.
Тэгээд түрүүч хэлсэн шиг нэг хардвер чинь эвдэрчүүл авруулахгүй те эвдрүүлтгэл эвдрээд баса клауд дээр бол тэр ойлголт байхгүй. Эвдэрнүү байна уу бидэрт хамаагүй. Эвдэрлээ гэхэд тэр бол AWS-ийн те өөрсдийнх нь хардверыг хариуцж байгаа газрын асуудал. Бид нар бол мөнгө төлөөл яг адилхан те зооч нэг гэж байгаа юм шиг л энийг ашиглая гэж ашиглаждаг. За ийм ерөнхий давуу талууд байна. Хамгийн чухал гэж үзэх юм бол тэгээд түүний дараагаар нэг клаудын төрлүүд гэж яриад байгаа одоо энэ үүлийн. За энийг юу гэж ойлгох вэ гэхээр одоо private cloud буюу одоо бидний яг уламжлалт хэрэглээд байгаа private гэж ярьдаг. Зөвхөн биднийх бүх одоо контрол бүх аюулгүй байдал одоо тэр тог цахилгаан бүгднийг бид нар хариуцдаг. Яг л нэг дата центр шиг те бүх юм бидний мэдлэлтэй хийж байдаг. Тэгээд энэ нь болохоор энэ total cost of ownership буюу те худалдаж авсан төлбөр, ажилуулах төлбөр нөгөө хүн тоог цахилгаантай. Тэгээд ажиллаагүй байх үеийн төлбөр гэж яригдана. Ажилласан ч ажиллаагүй ч уусаа бид нар бүх юм хариуцж байгаа байхгүй юу? Нэг л бид нар худалдаад авсан учраас. Нөгөө талдаа public cloud буюу одоо өнөөдрийн жишээн дээр бол AWS те энэ яаж юм бэ гэхээр интернеттэй л хүн байвал хин ч юм уу хэрэгжилж байгаа юм. Тэгээд хардвер мардвер бүх юм өөр газрууд хариуцсан. Тэгээд бид нэр зүгээр л мөнгөө төлөөл энийг ашиглая. Энийг ашиглахгүй, энийг ашиглая. Асаа унтраа гэж бүх юм зөксөл авчдаг. Ийм хоёр туйл байгаад байгаа байхгүй юу? Тэгсэн чинь энэ хоёр туйлын голт нь hybrid cloud гэх юм гараад ирсэн. Яаж яана гэсэн чинь зарим хэсэг нь private дээр байждаг, зарим хэсэг нь cloud дээр байждаг, public дээр байждаг. Тэгээд яагаад ийм шалтгаан гардаг вэ гэхээр уламжлалт дараагаар те одоо өөрсдөө гэсэн private cloud-тай байсан хүмүүс public руу шилжиж ингүүд шууд шилжиж бас аягүй хэцүү байдаг те мэдхгүй юмуд байждаг. Эсвэл шууд шилжихээс одоо эрсдэлтэй байна ч юм уу эсвэл жоохон айцтай байж тийм те жоохон боломжлоод байдаг. Тэр тохиолдолд хөвчлэн за нэг 100% өөрсдийнхөө юм те за нэг 10%-ийг нь үйл рүү шилжүүлчихэ туршаад үзье. Окей. За болж гин үү. За тэгвэл сарын дараа 20% болгоё, 30% болгоё те. Тэгээ 6 сарын дараа ихэд 50% public cloud дээр 50% private өөрсдийнхээ юм дээр байж ин тэр орондоо юу гэдэг хуучин хэрэггүй серверээ өөр хүн зараач тийм үү яач тийм те. Тэгээ явж байгаад ингээд буцаад эсрэгээрээ 10% нь private дээр болоод 90% нь public дээр болдог ч тийм ингээд шилжилт хийж идэг. Тэгээд шууд бүх юма үйл рүү шилжүүлж чадахгүй учраас баг багаар ингээд шилжихийн тулд hybrid гэдэг ойлголт тэр нь бол ашиглагддаг гэсэн үг. Түүнээс гадна зарим нэг тохиолдолд заавал private байх ёстой ч гэдэг юм уу те. Зөвхөн энэ дата зөвхөн манай компани серверээр байх хэрэгтэй. Эсвэл энэ нэг юм энэ дата центрээс гарч болохгүй ч гэдэг юм те. Датаны үед эсвэл ямар нэг одоо аппликейшн шаардлага тэр тохиолдолд заавал ингэ чөлөх шаардлагатай болно. Юу тий 99% cloud дээр байсан ч 1% private байх ёстой гэдэг тийм шаардлага байгаа учраас ингэж холимогоор хэрэглэх тийм одоо сонголт гарч ирдэг гэсэн үг. Гэхдээ их хвчлэн дөнгөж шинээр одоо migrate хийж байгаа те дөнгөж шинээр cloud-ыг сонирхож байгаа туршиж байгаа хүмүүс бол ингээд баг багаар зөөж те баг багаар cloud руу ороход hybrid гэдэг ойлголт аюух гарч ирдэг байгаа. За тэгээд нөгөө нэг cloud гээ яриад байгаа юм чинь ер нь дотроо яг яагаад гэдэм бэ те дотроо ямар юмнууд байд юм бэ гэдэг асуулт гарч ирнэ. Тэрэн дээр ерөнхийдөө болохоор энэ IaaS, PaaS, SaaS гэж нэрлэдэг байгаа. Юу вэ гэхээр Infrastructure as a Service гэж нэрлэж байгаа. Одоо бидний мэддгээр бол за нэг Ubuntu ч юм уу те Ubuntu эсвэл CentOS ч юм уу нэг Windows ч юм нэг юм ажиллуулах хэрэгтэй боллоо. Нэг virtual machine ажиллуулах хэрэгтэй боллоо. Тэрнийг эхнийх нь буюу IaaS гэж яриад байгаа Infrastructure as a Service. Тэр нь яадаг вэ гэхээр энэ Dotl-ийн network storage, server virtualization буюу энэ улаануудыг нь нөгөө AWS ч хариуцдаг. Бусад хүмүүс хариуцдаг. Цэнхрийг нь бид нар хариуцдаг болчиход байгаа. Тэгэхээр бид нар одоо AWS дээр нэг Ubuntu 18.04-тэй нэг 4 GB RAM-тай 8 CPU-тэй ч ашиглая гэнгүүт бид нар тэр сонголтоо хийгээд энэ OS-с үйлдвэрлэлийн системээс дээд түвшинд бид нар бүх юм хариуцчих байгаа байхгүй юу. За 18.04 Ubuntu-аас сая 4 GB RAM-тай тийм үүтэй давтарн тийг нь эдийн дотор нь Nginx суулгана, нөөц суулгана ийм юм ажиллуулна те аппликейшн тэгнэ гэдэг. Ийм нэг ихний ойлголт хамгийн түгээмэл ихний ойлголт нь юм байна. Тэгээд on-site буюу нөгөө бид нар бүх юм хариуцдагтай ингээ харьцуулаад харах юм бол бүх юмыг ингэж хариуцдаг байсан бол Dotl-ийн нэг 4-ийг нь өөрөндөө авч татгацсан. Тэ AWS татгацсан. За та нар эднээс энэ хариуцах юм байна. Бид нар өөрсдөө энийг хариуцъя гэх. За тэгээ явж исэн чинь нөгөө нэг өшөө нөгөө нэг хүнд хэрэглэн улам хэлбэр болоод ирэхийн сацуугаар
PaaS гэдэг юм гараад ирсэн. Platform as a Service гэдэг. Тэр нь яаж юм гэхээр за тэгвэл үйлдвэрлэлийн системийг энэ дотор нь байгаа middleware runtime-ыг бид нар хариуцъя гэдэг AWS чинь. Одоо би болохоор яаж юм гэхээр Ubuntu 18.04 Nginx Sinetry гэж би одоо өөрөө суулгаж тохиргоо хийхгүйгээр зүгээр л сонголтын дээр л хийчихнэ гэсэн. За би Nginx-тэй юм асаая. Эсвэл юу гэдэг Node.js-ээр үлсэн л орчин надад бэлдээд өгөө гэд хийдэг болсон гэсэн. Тэгээд би болохоор зөвхөн өөрийнхөө аппликейшныхаа кодоо бичээл тэр нэг дата матагаа хариуцаал хаашаа хадгалах гэдэг юм те. Тэрнийг л би мэддэг болно гэсэн. Тэр нь пас болчихж байгаа. Тэгээд нэг ихэнх юм те одоо нэг 4 байсан бол дахиад 7 болчихж байна те. Улаан буюу нэг AWS руу шилжүүлчихэж байгаа гэсэн менеж хийх юм. За тэгээд сүүлийнх нь буюу SaaS гэж нэг ойлголт байдаг. Одоо жишээ нь бид нэр Gmail хэрэгжилж байгаа, нэг Dropbox хэрэгжилж байгаа энэ төрөө те. Тэдүүс чинь бүгдээрээ SaaS буюу software as a service гэх бүх юм нь бэлэн зүгээр л нэг веб бүтцээрөө ороод браузераар ороод шууд ашигладаг. Гараас аппараа шууд ороод ашигладаг. Тийм хөлбөр рүү бас ороо авчдаг. Энийгээ болохоор яг нэг хэрэглэснээрээ төлбөрөлдөг. Ерөөсөө нэг SaaS-ийн бэлтгэсэн функц юу гэдэг нь нэг app ямар нэгэн бэлгэн маа тэрийг бүх юм тодорхой бүх юмыг цаанаас хариуцсан хэрэглээ нь хэрэг гарна тэрнгүүрэл төлбөрөлдөг гэдэг. Ийм ялгаатай болоо авчдаг байгаа. Тэгээд дотроо энэ бас өөр нэг хөлбөрөд бол байдаг. Хамгийн ерөнхийгээр ойлгох юм бол бид нар ингээд нэлээд их юм хариуцдаг те үйлдвэрлэлийн системс эхлээд ийм байж болно. Эсвэл зөвхөн кодоо хариуцдаг. Эсвэл ер нь бүх юмыг цааш хариуцуулдаг ч гэдэм үү те. Ийм одоо үндсэн ялгаа бол байгаа. За тэгээд энэ дээр бас нэг ингэж хэлсэн байгаа хэрэг. AWS-ыг ашиглана гэдэг нь өөрөө нэг те бидний амьдрал дээр ус тог ашиглаж байгаатай л адилхан хэрэглүүл төлбөрөдлөн. Тэгээд ойлгочих болно гэсэн үг. За тэгээд өнөөдрийн нэг яриад байгаа том сэдв болох AWS гэдэг чи юу юм бэ те? Amazon Web Services гэдэг нэг Amazon-аас улбаатай гарцсан нэлээд 2002 он байна уу те нэлээд дээрээс эхэлсэн хамгийн том тоглогчдын нэг. Одоогийн байдлаар бол одоо market share буюу те зах зээлийнхаа 3/1-ийн нэр нь бол эзэлсэн. AWS тэгээд бусд нь одоо хамгийн том явж байгаа л одоо Microsoft Azure тэгээд Google, Alibaba, IBM, баба гэж авчдаг баг юмнууд. Тэгээд ихэнхийг нь л 3/1 л энэ хөр эзлээд байна гэсэн. Тэгээд дараа чинь нэлийн том нь Microsoft тэгээд Google. За тэгээд энэ AWS нь яаж юм бэ гэхээр ер нь бол нэлийн анхдагч багийн те бусдаас арай нэг төрүүлж яваад байгаа. Дандаа нэг шинэ юм гаргаж идэг, шинэ юм хийж идэг. Тэгээд одоогийн байдлаар бол энэ 200 гаруй сервисүүдтэй янз янз хэрэглэдэг. Бусад юмнууд нь бол хамаагүй цөөхөн. Тэгээд одоо AWS-тэй харьцуулахад өөр онцлогтой ч гэсэн AWS арай жоохон жуул гэж хэлж болохоор харьцангуй одоо юу гэдэг сонголтууд нь бага байдаг ч гэдэг юм уу те. AWS дээр 10 сонголт байхад Azure дээр 7 байдаг ч юм уу. Google-ийнх дээр одоо 5 байдаг ч юм те. Тим ялгаа гараад ирчдэг байгаа. Тэгээд AWS нь өөрөө нэг зах зээлийн ихэнх хувийг эзэлсэн их мөнгө хэрэглэж идэг учраас үнэ бас бага байладаг. Тэг. Үн бага байгаа тэгэхээр улам хэрэглэгч орж ирээд байдаг. Тэг. Хэрэглэгч нь олон учраас нэг волюмаасаа те олон учраас ашиг нь айгүй бага ч гэсэн олон гэдэг утгаараа их болоо авчдаг. Тэгээд их ашигтай болоод ирэнгүүт буцаад тэрнийг нөгөө өөрсдөө хөгжүүл дараа нь дэд зарцуулаад дахиад улам илүү олон сервис одоо гэдэг санал болгох, илүү хурдан сайжруулах, илүү хямд үнэний санал болгох тийм боломжтой. Тийм циклэр явдаг учраас ингээд арай одоо давмгай яваад байдаг гэсэн үг. За тэгээд саяны нөгөө 30%-ийг эзлээд байгаа тий. Тэр чинь өөрөө ингээд ямар бүтцтэй яаж ажилт юм бэ? Хамгийн цааталд харах юм бол нэг физикал нэг юм байгаад байгаа тийм үү? Одоо бид нар одоо үйлэн технологи гэдэг үйллэр одоо интернетээр ингээд клик хийгээд ашиглаад байгаа ч гэсэн тэр чинь AWS-ийн хувьд бол тухайн газартаа нэг physical server data center энэ дээр байгаад байдаг. За тэр нь ямар хөө бүтцтэй байд юм бэ гэвэл region гэж ярьдаг. Одоо бүс нутаг монголоор бол бүс нутаг дотор AZ гэж ярьдаг. Availability zone буюу нэг тодорхой одоо хэсэг зоонуудтай хэсэг газрууд. Тэгээд тэр AZ нь болохоор өөрө data center-уудыг агуулж идэг байгаа. За тэгээд тэр нь болохоор яаж ийм гэхээр үүдний Tokyo region гэдэг. Tokyo байдаг ингээд нэг хэсэг газар зүйн хувьтай нэг физикал хэсэг газар байгаа байхгүй. Тэрэн дээрээ AZ гэдэг нэг тусдаа нэг томоохон дата центрийг ойлгочих жоо Токиогийн одоо 3-4 газар ч юм уу те. Тэгээд энэ нь болохоор үүдний Берлин гэдэг region. За Франкфурт гэдэг region. Франкфурт дээр болохоор бас нэг
2 3 дата центрүүдтэй. Тэгээд энэ хэд нь хоорондоо ингээ холбогдсон шилэн кабелаар. Тэгэхээр хоорондоо мэдээлэл маш хурдан шиднэ, аимшигтай хурдан шиднэ гэсэн хоорондоо. Region-ийн хувьд болохоор бас холбогдсон. Энэ болохоор одоо гэдэг нь 70 доогоорох шилэн кабель инээ тэр юу гэдэг те. Тэгээд дэлхийг ингээд бүрхээд AWS-ийн өөрсдийнх нь нэг тийм сүлжээ үүссэн байгаа даа гэсэн. Интернетийн урсгал явдаг. Тэр сүлжээгээр хоорондоо харьцахтай маш хурдан. Тэрний дотроо easy дотроо гэдэг юм бүр урдантай ингэж харьцдаг. Тэгээд яагаад region-гээ хуваагдсан байна гэхээр газар зүйн хувьд тустай учраас тухайн region-д байгаа хүмүүс энийг хэрэглэхэд илүү ойрхон тэ илүү хурдан байна л гэсэн ойлголттой. Тэгээд нөгөө талаас Токио region ч гэдэг за Японд газар хөдлөлт болоод энэ Токио region-ийн юм эвдэрчлээ одоо гэдэг нь устчлаа. Тэгэхэд Frankfurt-ийн region дээр одоо гэдэг нь манай дата байж гинэ ч гэдэг юм те. Тех зорилгоор ингээд redundancy, high availability гэдэг аюулгүй байдлын нэтер зорилгоосоо бас хамаарат ингэж ашиглаж болно гэсэн. Бид нар бол сонгоод ашиглана аль region-ыг ашиглах уу гэдэг. Сонгож ашиглахдаа Токиог сонгосон ч гэсэн за backup-а энэ Frankfurt дээр ч юм уу 50 гэдэг тохируулчих юм бол энэ дээр асуудал гарлаа гэхэд нөгөө тал нь байж гинэ гэсэн. Region дээр тийм байдагтай адилхан easy дээр яг адилхан энэ easy 1 дээр нь би нэг апа хасаачаад гэхдээ easy 2, easy 3, easy 4 дээр backup нь байж гин шүү гэдэг тохиолдолтой ажиллачингууд энэ маань нэвтрэх юм л та. Энд чинь яг физиклаараа бүр яг ингээд Токио дотор үүдийн одоо энэ нэг дүүргэн ч юм уу байж байгаа энэ нөгөө дүүргэн ч юм уу гэж бодоход энэ нэвтрлээ гэхэд нөгөөт нь ажиллана ч гэдэг юм те. Тим ойлголттой байждаг байгаа. За тэгээд энээс гадна энэ нэг ногоо юмнууд яваад байгаа. Харж байгаа бол нэг ногоо гурвалжингууд энэ нь болохоор edge location гэж яригддаг. Тэрний яаж юм гэхээр region бол хамаагүй цөөхөн дэлхийд дээр одоо үүдийн нэг 20 30 ч юм уу те 20 30 region-тэй дотроо бас нэг 60 70-аад easy-тэй ч юм уу байждаг. Тэгсэн чинь 100 гарan одоо нэг 150 маяг гэдэг хаад edge location гэдэг нэг юм тустай байгаад байгаа. Тэрний яаж байгаа гэхээр нэг том хотууд за юу гэдэг Берлин одоо юу гэдэг Швейцарын Зюрих ч гэдэг юм те том хотуудад олон сая хэрэглэгчдэр байждаг те тэндээс ингээ ханддаг. Тэнгүүд тэнд байгаа нөхдүүд Зюрихт одоо тустай дата центр байхгүй гэж бодоход хажууд нь хамгийн ойрхон нь одоо юу гэдэг Парист ч юм уу нэг юм одоо region Paris region гэ байгаагаа бодъё. Тэнгүүд Paris region руу хандангууд latency-г хувьтай хурдны хувьд арайч удаан байгаад байгаа байхгүй. Тэнгүүд за тэгвэл энийг яах вэ гингүүд хажууд нь edge location гэдэг нэг жижигхэн дата центрийг ойлгочих болно. Нөгөө нэг том region байгаа дотроо юм олон easy центр байхгүй. Зүгээр ганцхан ширхэг нэг edge location юм байгаа. Тэр нь Зюрихт байгаа. Тийм учраас Зюрихийн хүмүүс шууд энэ Зюрихийн хажуудлын edge location руу хандаад илүү хурдан одоо access-тэй болно гэсэн. Тим зорилгоор edge locations-гээ гаргаад 100 эдэн ширхэг гаргаад ирсэн. Ихэвчлэн тийм хүн амын нэгтршилтэй том хотуудад байждаг гэсэн. Тэгээд энэ edge location өөрөө нэг тийм кэш хийх зорилгоор ажилладаг тийм бүр одоо өөрсдийнх нь бас нэг сервис нь байдаг. CloudFront гэдэг тэр нь болохоор Content Delivery Network буюу CDN гэдэг яг тийм хамгийн хурднаар хэрэглэгчнэр датаг нь өгөхтэй нөгөө access нь өгөх юмнуудыг кэшлэгч гэдэг юм уу тэр зорилтоор ашиглагддаг байгаа. За тэгэд image location гэдэг саяны энэ region easy-гээс жоохон нэг тустай ойлголт ингээ гараад ирсэн. Тийм байдаг байгаа шүү. За тэгэд ерөнхийдөө бол ингээ дэлхийг ингээ хамаарцсан холбогдсон өөрсдийнх нь сүлжээ байж идэг. Тэгээд бид нар болохоор энэ аль нэг region-ыг нь сонгоод тэрэн дээр нь өөрсдийнхөө асаахтай virtual machine ч юм уу юу гэдэг өөрсдийн хэрэглэх сервисүүдийг ашигладаг байгаа. За тэгээд хамгийн энгийн жишээ бол virtual machine. Тэр нь болохоор одоо EC2 гэж нэрлэж байгаа юм. Elastic Compute Cloud гэдэг нэршил. Тэгээд товчлоод EC2 гэдэг. Бидний одоо л нөгөө нэг Ubuntu асаах, CentOS асаах, нэг одоо Nginx-тэй нэг сервер асаах гэх яг энгийн ойлголт. Одоо iTunes дээр энэ дээр асаах тийм үү, ICS эсвэл одоо юу гэдэг Digital Ocean дээр асаах нь яг адилхан. Тэрнтэй адилхан л нэг имийг virtual machine-ыг л бид нар асаагаад байна гэсэн үг. За тэгээд тэр нь хамгийн том давуу тал нь болохоор энэ автоскейл хийх боломжтой буюу те нөгөө нэг AWS resource-ийн дагуу бид нар хүсвэл 2-ыг 3-ыг 4-ыг 5-ыг 6-ыг 10-ыг 20-ыг 100-ыг эсвэл нэг үеийн 4 GB-ийн RAM-тай 8 support байсан бол 32 GB-ийн RAM-тай 128 support болгоо том усгах ч гэдэг юм те. Тэр ингээд имийг хийх боломжтой elasticity гэдэг ойлголттой байдаг. Хүсвэл нэг автоматар саний имийг одоо нэг гараар хийсэн ч болно эсвэл бүр ингээд хяналт мэналт хийдэг юм тавиад автоматар хэрэгтэй бол том бол хэрэггүй бол буцаж ижих юм бол тийм автоматтаар хийж болдог. Тэрнийг болохоор автоскейл гэж нэрлэдэг байгаа. За тэгээд
VPC гэж нэг ойлголт байдаг. Нөгөө нэг бид нар одоо өөрсдөө rack mac хийгээ явчингууд өөрсдөө бүх тохиргоогоо эдэн шүү дээ. IP-ийн төдөө 192-ын 168-ийн төд ийм юмар явна ингэн тэгнэ одоо юу гэдэг гаднаас routing-гээр орж ирэхдээ ингэж яав шүү гэд тэрнийг бид нар өөрсдөө тохируулдаг. Тэр нь болохоор AWS дээр VPC гэж ойлголт. Virtual Private Cloud гэдэг нөгөө нэг public cloud гэж яриад байгаа AWS-ээс хэсгийг нь тастаж аваад одоо миний хувьд л үгүй бэлгүүний VPC гэж нэрлээд бүх тохиргоогоо би бүгдийг нээчихэд хүсснээрээ тохируулна тийм үү. Яадын те хоёр subnet-тэй team security group-тэй ийм трафик орж ирнэ нэгэн гарна гэж хэлдэг юм уу те бүгдийг бид нэр өөрөө тохируулна гэсэн үг. За ийм хийдэг байгаа. Тэгчээд асаахтаа энэ Amazon Machine Image буюу AMI гэж ярьдаг. Асаахтаа ямар юм асаах вэ гэдэг өөртөө сонгоно. Одоо жишээ нь одоо нэлийн түгээмэл нь бол одоо энэ Ubuntu л байна л да. Ubuntu 18.04 асаана. Тэгээд дотор нь үгүй дуртай бас суулгана. Эсвэл үгүй Nginx суудсан Ubuntu-г асаана гэх юм бол Ubuntu Nginx ч гэдэг юм. Янз янзын имиж үзэндөө байж идэг эсвэл үнгүүж байгаа үнтэж байгаа те бэлэн бэлгцэн. Тэдрээс сонгоод асаана гэсэн үг. Үйлдвэрлэлийн системээс сонгож чинь хамгийн basic-ээр ярил. За тэгээд нөгөөдөг чинь ямар нэгэн байдлаар hardтай байж таарна. EC2-ээр болохоор Elastic Block Store гэдэг EBS гэдэг нэртэй hard-ыг одоо үгүй холбдог байгаа. Тэр нь болохоор SSD юм уу HDD байж болдог. Тэгээд max-та 16 TB хэмжээтэй тийм том байж болохоор ийм hard disk-ийг ашигладаг. За тэгээд нөгөөдөг чинь худалдаж авахдаа ийм дөрвөн төрөл байдаг. On demand буюу хэрэглэснээрээ төлбөрөө төлөхтэй. Нөгөө нэг хамгийн үнэтэй ойлголт байгаа шүү дээ. Үйлийг бид нар ашигласнараа төлнө, ашиглахгүй төлөхгүй гэдэг. Тийм байж болно. Нөгөө талдаа reserved гэж байж болдог. Энэ яадаг вэ гэхээр бид нар сервер худалдаж авж байгаа юм шиг инстансыг нь худалдаж авдаг. 1 жилээр ч юм уу 3 жилээр худалдаж авчдаг. Тэгээд хямдхан болгочдөг. Тэгээд $5 төлөх байсан бол $3 төлдөг болдог ч юм уу те. Арай хямдруулаад авчдаг гэсэн үг. За дараачих нь spot гэдэг. Энэ болохоор нөгөө нэг AWS чинь 100% тэ нэг потенциал аваад байдаг. 30% нь хэрэглээгүй ч юм уу сул байгаад байдаг. Тэгэнгүүт нормал үнээсээ $1 үнэтэй бол үүдийн 50 центээ зарж тийм хямдруулцдаг. Тэрнийг нь бид нар хэрэглэх боломж ус байдаг. Тэрнийг spot гэж байгаа. Тэгээд dedicated гэдэг нь болохоор бүр ингээд тухайн нэг hardware-ийн төвшөнд нь за би энэ нэг hardware машиныг чи авъя те түрээсэлж авъя гэд тэгээ худалдаа авчдаг. Тэр нь болохоор арай үнэтэй болдог мэдээж нэг имийг зөвхөн надад зориулж ашиглаж байгаа. Энийг гэхдээ би full яринтэй дуртайгаар ашиглаж болно гэсэн үг. За иймэрхүү төрлийн сонголтоор бид нэр хамгийн энгийнээр virtual машиныг хүснээрээ тохируулаад хүссэн юм асаагаад тэгээд дуртай хэмжээнийхээ хардаа холбож байгаа төлбөрийн сонголттойгоор ажиллаж болно гэсэн үг. За тэгээд саяны ярьсан нөгөө нэг VPC гэдэг чинь сүлжээний одоо тохиргоо байгаа. Тэр нь юу вэ гэмээр гэхээр за эндээс гаднаас харах юм бол интернетээс энэ IGW гэдэг интернет гейтвей гэж юм байгаа. Энийгээр дамжиж хүсэлт орж ирнэ. За хүсэлт нь орж ирээд рутер гэдэг юм дээр дамжаад хаашаа явахаа шийдэгдэг. Тэгээ рутинг тейбл дээр ийм хүсэлт ийшээ ав, ийм хүсэлт ийшээ гэж тохируулж өгнө гэсэн үг бид нар. За тэрэн цаашнаа дамжаад NACL буюу энэ network access control list гэж байдаг. Тэр нь болохоор хүсэлтийг зөвшөөрөх үү, deny хийх үү гэдгийг шийддэг. За зөвшөөрнө гэж байгаа л те одоо ийшээ яваа гэж тохируулцдаг. Энэ subnet нэлөө яв, subnet хоёрлоо явчих тийм үү. Тэгээд эн чинээ ороод ирэнгүүт дахиад security group гэж байдаг. Одоо энэ ягаанаар төрөлцсөн. Энэ нь болохоор яг одоо нэг Apache Ascent сервер рүү орох зөвшөөрлийг ингээд тавьчихдаг. 80 гэдэг HTTP порт 80-аар орно ч гэдэг юм уу те. HTTPS 443-оор орно гэж зөвшөөрлийг тавьчихдаг. Тэнгүүд эндээс ирсэн хоёр хүсэлт орж ирээд яг зөв үгүй 80 443 ч гэдэг юм. Хоёр хүсэлт ороод ирлээ. Энэ дээр зөвхөн 80-ыг зөвшөөрнө гэж бичсэн байх юм бол 80 л орно гэсэн 443 орч чадахгүй. Гадны ихний шатаа дамжиж хоёр дахь шатан дээр фейлчиж байгаа байхгүй. Энэ одоо хамгаалалтын дээр юм уу та security group дээр. Тэгээд EC2 буюу яг үндсэн манай нөгөө нэг virtual machine руу ороод юу гэдэг хүсэлтээ хийдгэрээ буцаал нөгөө нэг явдгараа яваал те хариултаа өгөөл return хийж response өгнө гэсэн. Тэгээд энэ маань болохоор AWS гэдэг нөгөө нэг том юмнасаа бид нар аваад те өөрсдийнхөө VPC гэдэг юм аа үүсгээд тэрэн дотроо нөгөө subnet буюу жижигхэн network үүсгээд тэрэн дээрээ энэ NACL гэдэг нөгөө нэг зөвшөөрөх үгүй юу гэдгээ юм тохируулаад дээрээс нь routing тавилаар хин ямар хүсэлт ямар трафик хаашаа явах гэдээ тохируулаад тэгээд security group-ээр одоо хамгийн сүүлийн шатныг ойлгочих болно. Яг тухайн энэ instance бол ийм
трафикийг аллоу хийнэ гэж зөвхөн зөвшөөрөхийг л хийдэг. Зөвшөөрчдөг. Тэгээ зөвшөөрсөн хүсэлт нь орж ирлээ буцаа гараа авчдаг. За хариугаа өгнө. Ийм тохиргууллыг бид нар хийдэг байгаа. Тэгэхээр яг on-premise дээр бол нөгөө нэг rack-back бүх юм тохируулаад, port-mart бүгдийг тохируулаад, router-ээ тохируулаад ингэж явна. Тэ switch энтертэй холбоод тэр хийдэг бүх юмаа л онлайнаар хийж чинь л гэсэн үг. AWS-д за миний virtual private cloud ийм тохиргоотой байна. Ийм IP-тэй байна, ингэж ажиллана, ийм нэртэй байна. Одоо ийм хүсэл нийшээ явна. Дотроо нөгөө Ubuntu бас inject system тийм байна гэдэг. Бүх юм бид нар бүгдийг нь зохицуулж байгаа. AWS-ийн талаас зүгээр л энийг хангаж байгаа нөгөө нэг хардверийн төвшөнд л юмыг нь хийж өгч байгаа гэсэн үг. За тэгээд дөнгөж саяны ярьсан хардверийн төвшөнд гэдэг нь одоо энэ байна. Shared responsibility model гэж байдаг. Бид нар on-premise дээр бүх юмаа бид нар хариуцж байгаа те. Application-аач нөгөө hardware-аач нөгөө тогоос хэлхаанаач бүгдийг нь хариуцдаг. AWS буюу нөгөө үүлтэй ороод ирэнгүүт хуваагаад авчдаг. Hardware талыг нь AWS авдаг. Тэр нь одоо энэ өөрсдийнх нь яаж байгаа те. Global infrastructure буюу нөгөө дэлхийг холбоцсон тэр нэг hardware том одоо data center юу гэдэг те. Тэднүүсийг бүгдийг нь өөрсдөө хариуцсан. Тэгээд энэ compute storage database network хийгээд байгаа юмныхаа яг тэр цаанаа байгаа юу гэдэг rack server холбоолт сүлжээ тий кабел тэрийг өөрсдөө бүгдийг хариуцсан. Тэгж хариуцж байгаа болохоор responsible for security of the cloud гэж нэрлэдэг байгаа. Үүлнийхээ аюулгүй байдлыг тий хангана. Тэгсэн чинь яг дээр нь юу вэ гэхээр responsible for security in the cloud гэдэг үйл нь дотор байгаа юмыг хариуцсан авал авчиж байгаа. Энэ бид нар нөгөө нэг дотор нь Ubuntu суулгах юм уу, Synthetics суулгах юм уу бид нар сонгочихж байгаа. Суулгачингуудаа security дээр нь бүх трафикийг зөвшөөрөх юм уу, эсвэл зөвхөн энэ IP-наас зөвшөөрөх юм уу? Дээрээс нэмээд encryption хийх юм уу, хийхгүй юм уу? Датагаа хаана хадгалах юм? Нөгөө Elastic Blocks дээр хадгалах юм уу? Өөр нэг юмтай холбох юм уу? Google-ийн Dropbox дээр хадгалах юм уу? Юу гэдэг те? Бүх юмаа бид нар зохицуулаад явчихгод энэ хэсгийг нь бид нар responsible for security in the cloud гэдэг hardware-ийг нь AWS хариуцсан, тэрэн дотор ажиллаж байгаа бүхэл юмыг бид нар өөрсдөө хариуцдаг. Ингээ хоёр уучдаг гэсэн үг. Тэгээд бид нар өөрсдөө хүснээрээ төлхөөгөө хийж болдог, бүгдийг янзлж болдог, хариуцж одоо гэдэг бүх мэдлэг гартаа авдаг тийм байгаад байна. За тэгээд ийм байдаг болвол дахиад цаашаа үргэлжлүүлээд харуул төлбөрөө яаж төлбөрөд одоо бид нар чинь хэрэглэснээрээ төлнө гэж байгаад байдаг. Тэгээд хэрэглэхээ болжул төлөхгүй. Жишээ нь саяны энэ дээр ярьсан одоо нэг ES2 асаадаг байлаа шүү дээ. Энийг асаачих юм бол төлбөр гарна. Цагаар нь тооцогдоод нэг цагт 3 цент 4 цент юу гэдэг те. Асаахгүй бол төлбөр гарахгүй. Тийм ойлголт тавьж байгаа. Тэрнийгээ болохоор pay as you go буюу хэрэглэсэн юмдаа төлбөрөдөл зохисцсон төлбөр төлөхгүй гэдэг. Хамгийн энгийн хамгийн түгээмэл хэрэглэгддэг. Дараачих нь болохоор түрүү нөгөө нэг reserve гэж хэлсэн шүү дээ. Яг ингээд сэвэлж аваад гэх юм уу да одоо захиалж аваад за би энийг 1 жил ашиглана ч гэдэм үү 3 жил макс та 3 жил 1-ээс 3 жилийн хугацаатаар ашиглана гэдгээд тохироод тэгээд төлбөрөө төлөхдөө бас 3 сонголтоор төлнө. Ашиглана гэдэг нь төлбөрөө ингээд сар-сартаа төлнө. Эсвэл ашиглана талыг нь одоо төлчихье те нийт 1 жилийн төлбөрийнхаа. Эсвэл ашиглана 1 жилийн төлбөрөө би бүгдийг яг одоо төлчихье гэдэг. Ингээ 3 янзаар төлчих юм бол нөгөө төлөх мөнгөнийх нь хэмжээ нь тийшээ доош олоод хямдрал нь андаа болцдог. Жишээ нь одоо 1 жилээр төлнө upfront гэх юм бол 40% дискаунттай хямдралтай байдаг те. Тэгсэн хийсэл юу гэдэг 3 жилээр наавна бүгдийг all upfront төлнө те. 3 жил хэд болох нь бүгдийг яг одоо төлчих юм бол 70% хямдралтай. Юу гэдэг $10,000 төлөх байсан бол нормал да. За pay as you go-оор те нормалдаа ингээл $24 ажилласараа 3 жил болоход $10,000 гарах байлаа жишээ. Тэгсэн чинь би нэгэн тал ажилуулах нь тодорхой юм бол худалдаад авчир тэ резерв хийчээ. Тэгээд бүгднийг яг одоо төлчихэнгүүд 70% өнгөд $3,000 гээд төлөөд $7,000-ийн одоо цэвэр одоо хэмнэлт хийчихнэ гэсэн үг. Тийм ялгаа гарах боломж байдаг. Тэрнийг резерв хийдэг гэсэн үг. Тэгээд сүүлийн нэг хэлбэр нь болохоор амар хэрэглээд авах юм бол бас ингээд хямдралтай дискаунттай. Жишээ нь одоо юу гэдэг нэг
5 50 терабайт ч гэдэм үү нэг тийм хэмжээ байгаа. Тэрнээс дээшээ гарах юм бол тэр нэг гигабайт долларын төлбөр чинь нэг 20% дискаунттай явна шүү гэдэг. Нөгөө нэг төлбөр тооцох одоо кост одоо үржээ тооцдог юм дээрээсээ нормалдаа $1 тооцдог байсан бол 20%-аар хэмжүүлээд юу гэдэг 1.8-аар тий тооцдог болно гэсэн. Энэ нь яадаг вэ гэхээр томоохон компаниудад айгүй их ашигтай байдаг. Эсвэл нэг компанид нэг олон аккаунттай байх юм бол тэр аккаунт организашн болго холбогддог. Тэгэх юм бол аккаунт болгоны хэрэглээ нэмэгдээ явчингууд нөгөө нэг threshold-тай нэг хэмжээнээс дээшээ гараад ирвэл хямдралтай болцдог. Тусдаа $5 төлөх байсан бол нийлүүлээд 25 биш үү тий $23 төлдөг ч гэдэм үү. Тийм хямдрал байх боломжтой болцдог гэсэн. Энэ гэхдээ нэлээд их хэрэглээтэй байдаг гэсэн. Хэрэглээ нь их байгаа тохиолдолд. За ийм 3 янзаар төлбөрөд төлөх хямдрал авах боломж байгаад байдаг. Тэгээ саяны яриад байгаа нөхдөд мөн болохоор ерөнхийдөө компьютер буюу те нөгөө нэг тооцоол хийдэг сервер мэрвэрийн төлбөр, storage буюу хадгалалт хийж байгаа үеийн зураг хадгалах инэт тийм object storage эсвэл түрүү чи нөгөө нэг EBS гэж ярьсантай SSD hard disk шиг тэрний storage гэж байдаг. Нөгөө талдаа data transfer outbound гэж нэг одоо сонио ойлголт байгаа. Тэрний яадаг гэхээр AWS-ийг ашиглахад дотгошоо тэр хүсэл явахд үнэгүй Git хийгээд нөгөө нэг дата авж байгаа тохиолдолд тэрэн дээр нэг тооцоол бодогддог. Их дата гарах тусам тэрний нэг үжигдээд мөнгө нь бодогддог. Тэр нь мэдээж тодорхой хэмжээнд нөгөө тодорхой хэмжээс дээшээ төлбөр нь тооцогдно. Тэгээд тэр тооцогдох чинь нэг more usage буюу те нэлээд хэрэглээд явах юм бол бас буцаад хямдрал руу орчдөг байгаа. Ийм 3 төрлөөр мөнгө төлнө. Төлөхдөө ингээд хямдруулах уу, резерв хийх үү, эсвэл зүгээр хэрэглэснээрээ төлөх үү гэдэг өөртөө тохируулаад төлждөг байгаа. За тэгээд саяны яриадсан одоо төлбөртэйгээр холбоотойгоор AWS-ийг ашиглахаас өмнө estimate хийж болдог тий. За ер нь би ийм сервис төдий хугацаанд ийм үзүүлэлтээр ашиглана тий. Хэдэн хөрөг болохоор юм шиг байна сард жилд. Тэрнийг ингээ pricing calculator ашиглаад тооцоолоо гараад ирдэг. Ийм байна, ийм төгрөг гарах юм байна гэдэг. За дараа нь жинхнээсээ хэрэглээд ирэнгүүт cost explorer гэдэг. За одоо ер нь яг хэд гарч ирнэ яг ингээд харах боломжтой гэсэн. За өнгөрсөн сард ийм сервис ингэж ашигласан байна. Өчигдөр тийм сервис ингэсэн байна гэдэг үүдийн бүх фильтртэй боломжуудаар нь фильтртэд хараад анализ хийгээд өсвөл нэг репорт генерейт хийгээд гаргаад ирдэг. Тэр нь болохоор cost explorer гэдэг нэг өөрсдийнхөө сервис байдаг байгаа. За түүнээс гадна алерт тавьж болдог. Budget alert. За би энэ жил энэ сар нэг $1000 л төсөв тавина ч гэдэм үү. Эсвэл энэ сервисийг 1000 минут л ашиглана ч гэдэм үү те. Тийм яг ингээд тооцоолох, алерт өгөх тийм юм тохируулаад тэгээд мэйлэр ч юм уу эсвэл end point руу ч юм уу эсвэл утас руугаа ч юм уу те мессежээр тохируулаад авчдаг. Тэгэнгүүт таны хэрэглээ яг юу гэдэг та $80 гэдэг алерт тавьсан байна. $80 болчлоо ч гэдэм үү. Эсвэл та $200 алерт тавьсан байна. Тэрнийхээ 80%-ийг би илүүл гэд тооцоолсон юм байна. Тэгвэл $280 өнгөд $160 болчлаа өнгөд $160-ын төлбөр яг одоо гарцсан шүү гэд мессеж ирдэг те. Тэгэхээр цааш та одоо анхаараа гэсэн. Өөртөө анхааруулга өгч чинь бол гэсэн. Тийм боломжууд байдаг байгаа. Хамгийн энгийн хэрэглээ. Тэгээд би болохоор нэг удаа энэ budget alert-ийн тавихгүй баахан олон аккаунт үүсгэсэн явж байгаад нэг мэдсэн чинь баг хагас жилийн дараа мэдсэн. Жижигэн $5 төлбөр гараал яваад байсан. Тэрнийг анзаарахгүй. Нилээн сүлд нь мэдээд 300 хэдэн мянган төгрөгийн өрөнд орцсон явж байсан. Картаас аваад яваадсан юм байлээ. Тэгэхээр энэ алертыг тавих бас аюул чухал байдаг байгаа. За тэгээд манай одоо сүүлийн сэдв болох нэг сертификатанд ер нь яаж бэлддэг, яаж сертификаттай болтыг гэдэг. Тэрэн дээр болохоор за миний яг явсан замал нь энэ байгаа. Эхлээд нөгөө нэг ажил дээр AWS-ийг хэрэглэдэг сурцсан байсан те баг ашигладаг байсан. Тэгээд дараа нь жоохон бэлдээд нөгөө нэг дотороо хичээлүүдээ бие биендээ заа сургаад хоорондоо knowledge sharing хийдэг болсон. Тэгээ явж байгаа за ер нь энэ шалгалтанд нь бэлдээд өгчийгээд эхлээд энэ cloud practitioner буюу level одоо хамгийн доотлын level-ийнх нь үнцэн ойлголтын юм аваад дараа нь дээдлийнх нь буюу solution architect associate гэдэг ерөнхийдөө бүх сервисүүдийн талаар нэг ерөнхий дунд хэмжээний мэдлэгтэй заримын гүнзгий нэг ойлгодог team талын энийг нь аваад за дараа нь SAP буюу solution architect-ийн professional гэдэг нэлээд жоохон гүнзгий мэдэх шаардлагатай
айгүй олон сервис нэг 200 сервис байгаа гэдгийг бас ихэнхийг нь мэддэг, зарим нь ядаж гадралдаг одоо юу гэдгийг тэр төрлийн сервис тиймэрхүү юм ашигладаг гэдгийг мэддэг болцсон байх хэрэгтэй гэдэг тийм шаардлагатай. Тэгээ ямар сервисийг яаж ашиглах уу гэдэг нэг тийм архитектор талаас одоо яг девелопер гэхээс илүү энийг энтэй ашиглая шүү гэдэг ерөнхийг нь илүү сайн ойлгох, яагаад энийг ашиглах вэ гэдэг тэрнийг ойлгох шаардлагатай энэ шалгалтыг нөхсөн. Тэгээд AWS-ийн хувьд бол ингээд 3 левелийн шалгалтыг авчаад дараа нь энэ бусад юуныхантай Oracle-ийн Foundation, Oracle-ийн Architect тэгээд Microsoft-ийн Azure-ыг болохоор хичээлүүдийн үзээд хийж яагаад өгсөн. Тэгээд энэ үед болохоор ерөнхий эхлээд энэ AWS хийгээд авсан учраас ерөнхий ойлголт нь адилхан баг зэрэг одоо өөрсдийн гэсэн ялгарл байгаа болохоос л биш харьцангуй гайгүй гэсэн. Тэгэхээр энэ foundations level тийм fundamentals basic level-үүд нь бол харьцангуй төстэй гэсэн. Жохон лондоолгост нэлээд төстэй. Тэгэхээр амархан байсан. За тэгээд яагаад сертификат авсан бэ гэдэг шалтгаан нь болохоор мэддэг, хэрэгэлдэг байсан учраас за яг ингээд баталгаажуулаад авчиа гэд тэгээд авахар алсан байгаа. Тэгээд бэлтгэхдээ болохоор хичээлийн мэдээж үзнэ. Тэгээ hands-on experience мэдээж чинь ямар нэгэн лабораториуд энэ төрөнүүд. Тэгээд нөгөө нэг хичээл болгоомж нэг өөрсдийн quiz өгдөг штэ. Нэг section дуусаад нэг юм байна гэд. Тэгээд тэрнийг нь аягүй хийдэг. Тэгээд энийг хийхдээ ганцхан чухал юм байгаа. Тэр нь болохоор deadline. Юу гэдэг сертификат авъя гэж бодож байгаа бол хамгийн эхлээд шууд deadline одоо юу гэдэг заах хэрэгтэй. Одоо хэдүүлээ чинь за 6 сар болох чинь гэдэг чи юу гэдэг би 10 сарын 1-нд л шалгалтаа өгөөд сертификат авна гэж тохирох хэрэгтэй байхгүй яа. Тэгчих юм бол тэндээсээ хойш нөгөөтэй за 4 сарын хугацаа тэг ингээд 7 хоног болгон тэгнэ ингээд ийм хийнэ гэд төлөвлөгөө гаргаад явахгүй. Явах хэрэгтэй. Тэгэхгүй болохоор дедлайн байхгүй бол ингээд сунжраал яваал байна. Хийхгүй заримдаа мартан заримдаа хийхгүй тэг ингээд яваал байна. Тэгэл явсараа гал 10 сар чинь болчихсон. Тэгэл за арай бэлэн биш юм шиг байна те. 12 сар тэг явчихдаг юм. Тэгээ явчихдаг. Тэгэхээр эхлээл хугацаагаа тохир. Тэгээд тэрэндээ тохируулаад юма төлгөө гараад төдөнд хийнэ. Өдөрт нэг цаг гаргана ч тийм үү. Тэгээ хийх хэвээр. Би болохоор Linux Academy хичээлийг аягүй хөтсөн. Тэгээд Linux Academy 2 жилийн өмнө өнөөд байна. A-Cloud гурууд нийлээд зарагдаад одоо A-Cloud гуру Linux 2 нэг болсон гэсэн. Тэгэхээр одоо A-Cloud гуруугийн хичээлийг үзэхэд болно гэсэн. Жохон үнэтэй байдаг. Үнгүү trial-аар ч юм уу үзэж болно. Эсвэл үнэтэйг төлсөн ч болно. Trial-аар нүдсэн ч юм болт юм дөө. Айгуу боломжийн. За хичээлийн үед бол энийг үзчихэд болно. Тэгээд зөндөө олон хичээл бол байгаа. AWS-ийн official хичээлийг үзэж болно үнгүү. Тэрийг бол ер нь заавал үзээрэй гэж зөвлөхөр. Тэгээд official нэгтэй харьцангуй нь одоо гэдэг богинохон бөгөөд жоохон өнгөцгөн байдаг учраас тэрнийг үзчихэд яг ийм төлбөртэй хичээлүүдийг үзвэл айгуу үр дүнтэй байдаг ба. Нөгөө нэг лабораторитой, quizтэй айгуу олон юмтай байдаг учраас. За хоёр дахь нь болохоор testing outline буюу одоо нөгөө шалгалт өгөхөд шалгалтын ийм орно гэж тодорхой байж идэг blueprint гэж нэрлэдэг байгаа. Ийм юм байна гэж тодорхой учраас тэрэндээ тохируулж бэлддэг. Яг хуу experience quiz гэх гэдэг чинь бүх мэдлэгийн л өгөөд байгаа болохоос яг тестэнд чинь зориулаагүй. Бүх юм өгөөд байгаа. Тест чинь болохоор яг тодорхой юм шалгаад байгаа учраас яг сертификат авъя гэж байгаа бол тухайн юмд зориулаад энийг нь илүү сайн бэлдэх хэрэгтэй гэдгээ ойлгож аваад тэрнийг хийдэг. Тэгээ mock test буюу жишг тестүүд байдаг. Тэрнийг аяг хөөгдөг. Энэ юунуудаар болохоор хичээлээ дуусгаж байгаа сүүлд нь mock test гараад ирдэг. Practice test гэдэг яг жинхэнэ шалгалт шиг нэг 60 асуулттай цаг 30 минутын дотор ч юм те. Тэрнийг өгөх хэрэгтэй. Тэгээ тэрнийг 90-с дэш өгдөг болчих юм бол ер нь нэлээд бэлтгэл хандчлаа ойлгож олно. Асуултууд нь дахин гарч ирээ те. Асуултыг бараг цээжилдэг болчихно. Ер нь бол нэлээд ойлголт чинь одоо гэдэг зөвшрээд. За тэгээд тест нь болохоор юу гэдэг яг ингээд бодит амьдрал дээр юу гэдэг бид нар хөгжүүлэгч нар бол нэг тодорхой юм ашигладаг байхад тестэн дээр тэр юм чинь бүгдээрээ орж ирэхгүй арай жоохон ондоогоор орж ирнэ. Асуултууд нь арай жоохон ондоо байж тийм үү те. Тэгэхээр тесттэй ойлгоо тесттэй зориуж бэлтгэх шаардлага гарна гэсэн үг. Амьдрал дээр лаг амар сайн мэддэг байсан хүн ч гэсэн тестэн дээр унах тохиолдол зөндөө байгаа. Тестийн одоо юу гэдэг онцлогоос хамаарат гэсэн. За тэгээд сүүлийн нь болохоор тестийн стратеги буюу ер нь яаж өгөх вэ гэдэг нэг юм байгаа. Тест чинь ингээд цагтай, тодорхой цагт өгөх ёстой учраас зарим хүмүүс одоо юу гэдэг паниктаад ихний хэцүү асуулт дээр гацдаг ч юм уу эсвэл юу гэдэг 60 асуултынхаа 40-ыг хариулаа 20-ыг хариулж амждаггүй ч юм уу. Тийм юмнууд аяг их гардыг юм байлаа. Тэгэхээр
60 асуултаа ер нь бол эхний удаа ингээ бүгдийг гүйлгээл амархнуудыг хариулаад явцдаг. Тэгээ буцаж тойрж ирээд дахиад юу гэдэг нь те шалгаад арай жоох удаан хугацаа зарцуулаад ревю хийгээд тэгээ яваад дахиж нэг тойрж ирээ 3 дахь тойролтон дээр хамгийн хэцүүнүүд дээр илүү цаг зарцуулаач гэдэм те. Өөрийн гэс нэг тийм тактикээр явах хэрэгтэй. Тэгээд дунджаар бол нэг асуултанд минут 20 секунд орчим зарцуулах хэрэгтэй л гэж одоо юу гэдэг тооцоо гард юм байлаа. Цаг 30-д нэг 60 эдээ асуултангууд. Тэгэхээр тэр маркер бодоод би бол жишээ нь нэг асуултанд 1 минутаас их зарцуулахгүй гэдэг тактикаар яваад газ хийгээл хэцүү байвал маркерлж орхиол. Тэгэд нэг 60-аар дуусчихгонгод нэг 20-д асуулт ч юм үлдчихэж байгаа 40-ийг хариулаад. Тэнгүүд нөгөө оройгоо арай жоохон нухацтай үзээтэй хариулаад. Тэгээд дахиж нэг цикл яваад дахиад сүүлдэн цаг үлдэнгүүд хамгийн хүнд асуултуудаа бүгэлчих хэвээр. Бүглэн тэгсэн ч гэсэн дахиад ревю хийгээд жоохон эргэлцсэн юм да тэ. За яг зөв үгүй юу гэдээ сүүлийн асуултаа хийгээд. Тэгээд дахиад хэрвээ цаг үлдэх юм бол 4 дахь цикл дээрээ юу гэдэг эхнээс нь бүгдийн сайхан зөв буруугаа чеклээ явчихад болно гэсэн. За ингэж бэлдэж явахгүй бол цаг айгүй хурдан дуусдаг байгаа шалгалтын хувьд бол. Тэгээд юуны хувьд нэг ийм ESL гэж байдаг. English as a second language гэдэг. Тэрний яадаг вэ гэхээр бид нар одоо юу гэдэг монгол хэлтэй монгол үндсэн хэлэн ч тэнгүүд бид нар англи хэлэндээ жоох муу гэдэг ойлголтоор тийм учраас би нэг ESL-ийн боломжоо авъя гэд 30 минут нэмэлцдэг. Жишээ нь нормалда цаг 30 минутын шалгалт байсан бол нөгөө нэг ESL гэдэг сонголтын нэгэтэй би үндсэн хэл маань монголоо англи хэл маань second language юм аа гэд тэрэндээ бүртгүүлээ явчих юм бол цаг 30 шот гэдэг 2 цаг болчихно гэсэн. Тэгэхээр илүү цаг гараад ирнэ гэсэн. Боломжтой арай нэг илүү 50 тийм болчихно гэсэн. Өөр чин за ингээд баг болчих юм байна. Тэрнийг хамгийн одоо юу гэдэг хэрэгтэй л гэж надад санагдсан. Ялангуяа нэг англи хэлтэй жоохон мууч ойлгоход хэцүү бол нэг асуулт чанд бүх юм англиар шүү дээ. Англиар асуугаад англиар хариулж байгаа учраас асуултаа хурдан ойлгоод минутын дотор ойлгоод хариултаа уншаад хариултаасаа сонгох хэрэгтэй. Тэгэхээр ESL-ийн 30 минут бол бас айгүй хэрэгтэй болно гэсэн үг. За тэгээд асуулт байгаа бол асуугаарай. Одоо ингээд миний юу бол гэд PPT маань ингээд дуусч байна. Төлөө нэг 10 хэдэн минут багш өнөө. 15 минут бол байна. За асуултаа асуурай.